Ээж нь завгүй миний өвдгөө өөрөө амжид өөрөө хийж. Ээж нь дүүгийн оролтоод энэ ажил яаралтай ажил газ туусгаад ээж нь ажилтан завтаа болоход байгаа юм за. Энэ цагаан дээр ихий нүд нь болохоор амар гоё яг юм өөр гинэн цагаан дээр их хөл домог дээрээ ингээд их хүн хүүхдэд хайрлагаас ч илүүтэйгээр бүх амьтныг нэгүүлсэх хайр инэрлэр дүүрэн. Тэгэхээр цагаан дээрх ордноо болохоор бүх юм нь ер нь бол цагаан концепттэй бай. Тэгээ гадна басаадаа ч гэсэн гоё цагаан байлгаа тий. Рендер уншуулад гоё. Логогоо бас гоё яг юуныхаа концепттай таараад зохиочмоор байдаг. Энэ төслийг 5 хоног боосгох ёстой байсан. Гэхдээ би зөвхөн архитектор биш, бас ээж. Яаваа миний охин. Чи хичээлээс дуусаагүй юм уу да? Дүүгээ жоохон сайтуулж ачтээ. Яасан миний охин? Юм охин уу яасан? Цаг хүрэхгүй ажил амьдрал хоёр зэрэг шахаж байсан. Тэгээд би ганцаараа биш гэдгээ ойлгосон. Танаа хүүхдээ нэг түр авч байгаач би энийг яс жоохон янзалчаад тэгээд унтуулах гэдэг. Яасан? Захиалгч руугаа газ нэг мэйл явуулах гээд яарад энэ хүүхдээ жоохон авчиж. Би бас завгүй шүү дээ. Хэлээ. Завгүй чи. Надад их гүйлээд байна шүү дээ. Тий. Надад чи яасан утаа юм бэ? Чи юу яачаач? Тэр Одоо ашиглаад лого зохиох ажил нь дутуу байгаа. Бас видео хиймээр байна. Танилцуулга. Гэхдээ ч хэлээд чи тэр AI-г ашиглачаач. AI ч аюу амар шүү дээ. Photoshop мөн чинь зүгээр AI бүгдийг оролдог болсон шүү дээ. Хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлсэн. ChatGPT надад санаа өгсөн. Nano Banana миний зургийг амьлуулсан. Цэцэн AI надад хоол уншиж өгсөн. Хиймэл оюун ухаан надад цаг өгсөн. Энэ гоё болчих шүү дээ. Энийг сонгоо хайлаа. Энэ аста таалагч яг манай барилга шиг дээшээ нэгдэх хэрэгтэй. Тэгээд за одоо энэ промптыг хайлаа энэ дээр тавьчих. Хайлаа яжхан цагаан дараагийн орд ямар болохыг харцгаая. Энэ бол зүгээр барилга биш. Хүний дотоод сэтгэлийг нээх орон зай. Хиймэл оюун ухаан надад зөвхөн ажил дуусгах боломж биш. Амьдралаа тэнцвэржүүлэх боломж өгсөн.